За юу яцхан guys, тэгээ өнөөдөр та бүхэнд алдарт Kobe Bryant-ийн талаар ярихад бэлэн болоод байна. За тэгэхээр бичлэг хэлэхээс өмнө юу хийхээ бүгд мэдчихэж байгаа тий. Намайга дэмжиж лайка дараад бас subscribe хийгээд өгөөрэй. За шууд бичлэг рүүгээ орцгоё. Kobe Bryant-ийн хувьд гэх юм бол анх жоохон байхдаа Италид амьдардаг байсан байгаа. Тэгээд Италийн тэр амьдардаг байсан газар гэх юм бол амар мапаараа алдартай. Дээрээс нь одоо буудал цаанаас болоод мянган өөд болсон ч гэдэг юм уу те. Гэмт тэрэг мап амар жоохон хэцүү газар байсан юм байна. Тэгээд Италид ягаад амьдрах болсон шалтгааны талаар ярив. Тэр нь болохоор аавынх нь ажил нь Итали руу нүүсэн байгаа. Аав нь ямар ажил хийдэг байсан бэ гэхээр мэрэгжлийн сагсан бөхчин байсан. Тэгээд Италийн нэг багт одоо тоглохоор болоод тэгээд Итали руу Америкаас Итали руу нүүсэн байгаа. Жохон багт. Тэгээд жохон багт нь Итали руу нүгээд Копигийн хувьд мэдээж Итали руу нүүхийг маш хүсэхгүй байсан. Итали хэл дээрээс нь мэдэхгүй. Тэгээд анх удаа яг сургууль руугаа баг сургуультай явах үедээ ээжтэй би ямааргүй нээж намайг бичиг дагуулж аваач эсвэл надтай цуг яваач мооч гэж нэлээ уйлсан. Уйлж сургууль руу явсан. Тэгээд азар Итали хэл мэдэхгүй тэгээд нэлээ хэцүү байгааг нь сургуулийн захиргаа ойлгоод ээжтэй нь хамт 3 сар цуг нэг ангид суух боломжийг олгосон. Ангид нь ээж нь цуг суужна гэсэн үг байхгүй. Тэгээд ээж нь ч гэсэндээ Итали хэл бас сайн мэдэхгүй учраас тэр завшаанаар дамжуулж Итали хэл сурах бас боломж нь олдсон байгаа. Тэгээд Итали хэлээ сураад бас хүүгээ хараад ингээ байж байгаа. 3 сарын дараа Кобиго зэрэг дасч эхэлсэн, хүүхдүүдтэй найзууд болж эхэлсэн. Тэгээд мэдээж зэрэг Кобигийн хувьд аав сагсан бөхчин байсан учраас хамгийн их дуртай, хамгийн их хүсдэг 24 цаг толгойдоо боддог байсан зүйл нь юу вэ гэхээр сагсан бөмбөг байсан байна. Тэгээ сагсан бүг тэр хүсчихсэн сагсан бөгөө яадаг байсан бэхээр аавынхаа тоглолтыг үзэх гэж явдаг байсан. Дээрээс нь Кобигийн хувьд тухайн үед одоо аавынх нь сагсан бүгийн мөнгөөр маш их одоо жоо ядуу амьдралтай байсан. Тэгээ машингүй. Тэгээ хуршайлынхаа машинд бөөнөрөө одоо чихэд суугаад тэгээ Кобигийн хувьд гэх юм бол үргэлж багажинд сууж явдаг байсан байгаа. Аавынх нь яг тоглолтыг үзэхийн тулд багажинд сууж. Тэгээ очиж тоглолтыг үзээд бүр амар баяртай гэртээ ирдэг байсан байгаа. Тэгэд гэрт нь одоо нэг жижигхэн одоо нэг ханд үлгсэн нэг жижигхэн шийд байдаг. Тэгээд тэр шийд рүү юу шийддэг байсан бэхээр аавынхаа өмсийг ингээ бөөрийг хөдлөд гол хийж шийддэг байсан. Өдөрт одоо 100-аас дээш удаа тэгж одоо шийддэг. Дээрээс нь 24 цаг тасралтгүй сагсан бүгийн талаар яддаг байсан. Тим гайхалтай он жилүүдийг өнгөрөөдөг байсан. За тэгээд баг сургуульд байхдаа сагсан бүг тоглоод өөрийнхөө авьяас чадварыг тэр Италид нээсэн байгаа. Тэгээд тэр үед Кобигийн авьяас чадвар нээгдээд тэр ч тухайн үед тоглодог байсан багийнхаа 60%-ийг Kobe 60% үргийг Kobe хийдэг байсан. Тэр ч нэг тоглолтод 60% авах ч гэдэг юм уу те. Kobe л байхгүй тэр баг нь хожигдох магадaltaй гэж. Тим гайхалтай авьяас чадвараа нэгээд Италид байхдаа баг л хожигдож огт үзээгүй. Тим гайхалтай эс тоглож байсан. За тэгээд 13 нас хүрэх үед нь аав нь яг сагсан бөгөөс албан ёсоор Италийн тэр багаасаа гараад болоод Америк руу буцаад нүүхэр болдог. Тэгээд 13 наснда өмнө нэг яг Италид байхдаа азаргалдаг байсан те. Нилээн од байсан тоглогч маань Америкт ирээд өөрийгөө хинт биш гэдгийг ойлгодог. No God please no. 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 Тэгээд нэг хэсэг сагсан бөгөөр нь болидо би бууж үгүй ингээд сагсан бөгөө бүр болий гэсэн шийдвэр хүртэл гаргах хэмжээний хүртэл болсон. Тэр нь ямар шалтгаантай байсан бэхээр өмнө нь Италид байхдаа өөрөөсөө намхан тэгээд дээрээс нь цагаан арьстай хүмүүс тоглодог байсан учраас нэлээд азаргалдаг байсан. Тэгээд авьяас чадвартай байсан учраас тэр авьяасаа нэгээд тэгтэл Америкт ирээд бүр нэг ч оноо авч чадаагүй. Гол руу ойрч чадаагүй. Даруулсараа таардаг. Тэгээд дээрээс нь өөртөө адилхан нэг хар арьстай тоглогчд ямар амар авьяас чадвартай. Тэгээд ер нь хар арьстай хүмүүсийн тэр их авьяас чадвар тэр одоо сэтгэлгээ тэгээд дээрээс нь биеийн тэр одоо хурц байдал биеийн хөгжил ямар амарыг мэддэггүй байсан бохоггүй. Тэгээд адилхан хар арьстай хүмүүстэй тоглоод өөрийгөө ямар мяа гэдгээ ойлгоод тэгээд бууж өгөөгүй мэдээж хэрэг тэрнээс хойш хичээсэн байгаа. Тэгээд бас нэг сонирхолтой зүйл ярьж өгье заяа. Копиг гэх юм бол яг ахлах сургуульд ороод нэг найз өхөнтэй болсон байгаа. Тэгээд найз өхнийгөө нэг өдөр манад одоо ямар ч хүн байхгүй. Хоёулаа манад өнөөдөр орой цуг бай гэж дуудсан. Тэгээд цуг байгаад орой найз өхөн нэрээд өрөөнд нь ороод тэгээд Копи юу гэж хэлсэн бэхээр хоёулаа хамт нэг зүйл үзье гэж бичлэг үзье гэдэг. Тэгээд тухайн үед одоо тийм DVD гэж байхгүй нэг приставк гэдэг юм уу те нэг тийм одоо тоглоулагч шууд тавьсан байгаа. Тэгээд тэнд ямар видео үзэх болсон бэ гэсэн чинь Майкл Жорданы сагсан бүгийн тоглолтын бичлэг үзсэн. Тэгээ юу гэж хэлсэн бэхээр найз хүндээ юу гэж хэлсэн бэхээр болзоон дээр нь штэ. Майкл Жордан энэ бол яг сагсан бүгийн бурхан миний бол хамгийн их дэмждэг хамгийн их энэ үнийг л би одоо харж өссөн гэл те. Энэ үе тоглолт нэр гайхамшигтай. Бүр ингэ супер од стар гэл те. Бүр амар найз өхөндөө магтаад. Тэгээ найз өхөн ихний болзоон дээр сагсан бүгийн бүр төтө тоглолт үзээл. Тэгээд эсэргээр найз өхөн бүр сагсан бүгд Kobe ихний болзоон дээр сагсан бүг үздэг.
сагсан бүгд хоёлоо дуртай болоод цуг байг үздэг болсон байна. Тэгээ 4 жил орчим үерхсэн гэж байгаа. За тэгээд копиго авдах юм бол анх тэгээд амар муу Америкт амар муу бүр ийм доороос эхэлсэн. Өөрөөсөө ганц жон авч чадахгүй байсан копи маань яасан бэ гэхээр хичээсний үр дүнд нэлээд сайжирсан. Тэр ч удахгүй яг 10 жилдээ хамгийн сул дорой гэж нэрлэгддэг байсан ахлах сургуулийг бүр улсын аврах болох хэмжээнд хүртэл копи явуулсан байна. Тим хүчтэй тоглож болсон. Тэгээд копи өөрийгөө би одоо яг бүх Америк орон даяар ранк хэдэрэж гисэж байна да тий. Миний одоо яг хэмжээ хэддүгээрийг нэмж гисэж байна гэдгийг харсан. Тэгсэн чинь 56-ад байсан. 56-ад копи ерөөс огтхонч баярлаагүй. Яг л өөрийнх нь дээр 55 хүн байгаа байхгүй. Тэгээд копи тэр өдөр өөрийгөө 56-ад байгаа мэдээд юу хийсэн бэ гэхээр дээр байгаа 55 хүнийхээ нэр тэгээ хувийн мэдээллийг бүгдийг нэггүй бичингүүтэй юу гэж өөртөө амласан бэ гэхээр би заавалчгүй нэгт орох болно гэж амласан баг. Тэгээд тэрнээс тэр үйл явдлаас хойш 1 жилийн дараа үргэлж өөрийнхөө ранкийг ингээд би одоо хэд явж байгаа шаргаал байдаг гэсэн юм л да. Тэгээд жилийн дараа өөрийнхөө ранкийг харсан чинь өөрийнх нь дээр хинч байгааг нэгт бичигдсэн байгаа. Тэгээд копигийн амжилт бол бүр Америк орон даяар ер нь бол цур айдсан сагсан бүгийн амжилтын талаар ямар шийдвэр гаргасан бэ гэхээр их сургуульд явуулгүй шууд сагсан бүгийн мэрэгжлийн лиг рүү орох тийм багт орох шийдвэр гаргасан. Гэвч Америкийн түүхэндээ сагсан бүгийн түүхэндээ мэрэгжлийн баг руу ахлах сургууль төгсөөд явсан нэг ч хүн байхгүй. Тэр чинь Майкл Жордан ч хүртэл явж байгаагүй. Заавалчгүй хичнээн авьяас чадвартай байсан ч гэсэндээ ахлах сургуулаа төгсөөд дараа нь их сургуулийг дамжаад тэгээ мэрэгжлийн баг руу явдаг. Тэгсэн чинь Коби шууд ахлах сургуулаа төгсөөд мэрэгжлийн баг руу явахаар болсон. Гэхдээ аав нэг зүйлийг мэдчихсэн. Юу вэ гэхээр зөвхөн авьяас чадвартай байгаад мэрэгжлийн баг руу ороход дутдаг зүйл байдаг. Энэ болохоор юу гэхээр стар болох чадвар буюу од болох чадвар. Тэр хүн од байж чадахгүй үгүй юу гэдэг тухайн үений одоо эго тий хувь үеийнхэн зам байдал онцгой бусдаас ялгарх тэр байдал. Тэгээ аав нь тэрийг мэдсэн учраас Брэнди гэдэг нэртэй нэгэн дуучин эмэгтэйтэй бүр одоо өөрийнх нь цом өмгөнд 6 сая орчим боорлуулагдсан. Дээрээс нь одоо Грэммийн шагнал хүртэл эмэгт хүртэж байсан тийм алдартай дуучин эмэгтэй, залуухан эмэгтэйтэй өөрийнх нь төгсөлтийнх нь баяр дээр цуг нэг бүжиглүүлэх одоо хамтрагчаар явуулахаар санал тавьсан байна. Тэгээ мэдээж зэрэг Брэнди тэрийн сонсонгуудаа шууд одоо явъя гэж бол хэлээгүй. Коби гэхлээр шууд хайгаад Google-с хайгаад судалсан байна. Гэсэн чи Коби дөнгөж одоо 18 наснда амар их амжилтаа үзүүлсэн те тэр ч байтугай одоо яг сагсан бүгийн мэрэгжлийн баг руу хүртэл орох гэж байгаа гэдгийг сонссон мэдсэн. Гэхдээ зөвхөн энэс болоогүй. Брэнди өмнө нь өөрийнх нь нэг тоглолтын дээр Кобитэй санаандгүй байдлаар таарад мэнэлсэн. Тэгээ тэр нь болохоор Брэндид нэлээд одоо Коби өөрт нь нэлээд таалагдсан байгаа. Брэндид нэлээд таалагдаад тэгээ тэрнээс нь болоод Кобиг шууд хүлээн зөвшөөрөд би цуг явмаар байна. Тэгээ Брэндиг бас хүлээн зөвшөөрөх бас нэг шалтгаан юу байсан бэхээр Брэнди багаасаа бүр ах сургуультай баг явж амжаагүй стар болоод ингээд одоо явцсан. Тэр нь болохоор ингээд хитрхи одын амьдрал үзээ явцсан болохоор ах сургуультай хүртэл ингээд явж жирийн хүмүүсийг байж үзээгүй учраас мэдээж хэрэг ах сургуулийн төгсөлтийн баярын үзлэгтэн дээр явж үзээгүй. Тэгээ Кобиг гор дамжуулаад тэрэн дээр явъя гэж бодоод шийдвэр гаргаад Кобитэй хамт төгсөлтөө үзлэхээр явахаар болсон байна. Гэвч Коби тухайн үед одоо 4 жил үргэлжсэн найз охиноосоо салаагүй. Тэр нэг Майкл Жорданы бичлэгийг үргэлж үздэг байсан те сахлан бүгийн тоглолтын бичлэгийг гэртээ үргэлж үздэг байсан найз охин огт одоо зүгээр за тэгээд чи өөр охинтой гараа өсөлцөд яв гэж бол зөвшөөрөхгүй шүү дээ. Гэсэн чи аав эзэн гойгаад нэгэн өдөр энэ Кобигийн ирээдүйн карьерт нэлээд нөлөөлөх юмд гол зүйл байгаа учраас чи энийг нэгэн өдөр л нүдэн ханаад өргөчих гээд тэгсэн. Тэгээ Коби үжилттэй мэдээж зэрэг Брандиг дагуулж яваад тэр үед найз охин бүр хараад зогсчихсон. Найз охин мэдээж зэрэг маш хэцүүсэн дотор бол ягаад гэвэл өөрийнх нь найзлуу өөрийг нь гараас нь хөтлөөд төгсөлтөө үзэсгэлүү биш шал өөр эмэгтэйгийн гараас хөтлөөд явсан байгаа. Гэхдээ энэ амар амжилттай болсон. Тухайн үед Кобиг огт мэддэггүй байсан хүмүүс Брандигээр дамжуулан энэ ямар залуу юм болоо энэ хин гэдэг хүүвэ юм уу гэж нэлээд мэдчих судалж авсан. Тэгээ Коби бас олонний анхаарлыг Брандигээр дамжуулан жоохон ингээд өөрийнх нь рейтинг тэгээд хүмүүст олон танигдчих эхэлсэн байгаа. Тэгээд энэ болоо амжилттай улсын дараа мэдээч хэрэг про буюу professional лиг рүү орж эхэлсэн байгаа. Тэгээ тоглолтын дээр Lakers одоо Los Angeles Lakers багт тоглоод яг ахлах сургуулийн дөнгөж нэг 10 хэдэн настай жоохон хүүхэдтэй 18 настай жоохон хүүхэд дөнгөж ороод амжилт үзүүлсэн гэвэл тэр бол инээдэн байсан байгаа. Los Angeles Lakers-ийн бас нэг тийм амар түүхэндх амар гайхалтай тоглолт байгаа. Энэ болохоор Lakers-ийн эсрэг Utah Jazz багтай тоглосон тоглолтын дээр яг 2 баг оноо тэмцээд цаг сунгасан тоглолт байгаа. Энэ дээр Kobe Bryant 4 удаа шидэд огт гол оруулаагүй, оноо аваагүй. Тэр ч бодохоо шидэндээ хүртэл хүрээгүй байгаа. Ийм хоос шидэлтийг 4 удаа хийсэн. Тэгээ 5 дахь шидэлтээ хийгээд бас алдсан байгаа. Тэгээ сүүлийн цаг дуусахаас өмнө
нэг цүглийн цаг дуусахаас ерөнхийдөө 7 секундын өмнө Коби дахиад шидэх боломж олдсон. За энэ шидэлтийг гэх юм бол сая одоо 5 удаа алдсан шидэлтэй нэг л удаа оруулах юм бол оноо тэмцээд бүх зүйл одоо бүх одоо алдсан шидэлт нь огт тооцохдохгүйгээр болох боломжтой байсан. Гэсэн ч ахаад хоосон шидэлт хийсэн. За тэгээд хүмүүс нэлээд ууралсан. Тэр ч удаа сонин дээр хүртэл тухайн үед мэдээл яг гэж 10 жилийн дөнгөж юугаач мэдэхгүй одоо нусан таглаг тэ яг одоо мэрэгжлийн лиг рүү оруулчаа мэрэгжлийн тоглолтоор оруулаа гэдэг хүмүүс нэлээд ууралсан. Тэр ч удаа наад бацаана хас мас гэдэг юм уу тэ нэлээд хүмүүс одоо тоглолт сонирхогч одоо тэ Lakers-ийг дэмжих мэлчнэр нэлээд ууралсан. Тэр тоглолт маш чухал тоглолт байсан. Тухайн үед одоо тэр одоо юунаас хасагдсанаас болж нэлээд том одоо цохилтыг бас Lakers авсан байгаа. Гэсэн ч Kobe-г багийнхан тоглогчд бүгд өмөрсөн. Дээрээс нь Kobe-гийн яг багийн дасгалжуулагч нь Kobe битүү өмөрсөн байгаа. Яга өмөрсөн шалтгааны сүүлд нь одоо хэвлэл мэдээлэл тайлбарлагдсан болохоор юу тайлбарлажсэн бэ гэхээр ихэнх хүмүүс 2 удаа одоо хоосон шидэлт хийх юм бол за би ер нь шидэлт хийж чадахгүй юм байна гэж айгаад шууд болдог. Kobe гэсэн чинь 5 удаа шидэлт хийсэн ч гэсэндээ алдаад хүмүүс 2 удаа алдаад болждаг бол Kobe 5 удаа 6 удаа шидэхдээ огт алдна гэдгээс айхгүй шидэж байсан. Дараа нь оруулж магадгүй гэсэн итгэлтэй. Ийм яг айдсгүй зөрөгтэй юм сэтгэлгээ бол сагсан бүгсэнд бол заавалчгүй байх хэвээр. Одоо алдсан ч ирээдүйд энэ залуу бол маш их одоо амжилт үзүүлэх боломжтой гэж хэлсээр байгаад Kobe-г авч үлдсэн байгаа. За тэр үед Kobe-г жоо амжилтгүй болсон үед нэгэн сэтгүүлч ирж ярьцлага. Та хоёр нь тэр тоглолтоос хойш унтаж чадчихна уу гэж хэлсэн байгаа. Тэгээ Kobe ерөөсөө унт чадаагүй байсан байгаа. Тэр нь болохоор шидэлтэй алдсан стресснээс болсон үгүй. Гол зүйл нь юу байсан бэхээр мэдээж яг тэр трама бол байсан. Гол зүйл нь огт унтахгүйгээр зааланд бэлтгэл хийдэг байсан байгаа. Ганцаархнаа. Тэгээд байнга бэлтгэл хийгээд орой 100-аас дээш удаа шиддэг байсан байгаа. Толгооноос нь тэр нөгөө нэг 5 удаа алдсан тэр мэдрэмжтэй тэр яг цаг дуусах мөчөнд алдсан тэр шидэлт мэдлэлт нь гардггүйс ахаад ийм новшийн байдлыг хүмүүсээр ингэж одоо новшийн хилүүлсэн байдлыг ахаад ийм арчаагүй байдлыг хэж хизэж гарахгүй гэж өөртөө шийдээд орой уулган тэгэж унтахгүйгээр шидэлт хийдэг байсан. Тэгээ тэрийг мэддэг байсан ганцхан хүн байгаа. Тэр нь болохоор хэн байсан бэ гэхээр жижүүр байсан. Тухай заалыг одоо манж хондог байсан манаач. Тэгээ манаач ахад шууд орой дайнд явах гэж байгаа юм шиг байдалтай. Аха та заалтны түлхүүрийг өгөөд надаа хаалга онгоолгох гэж хэлждэг. Тэгэл орой уулган ороод ерөөсөө үгэл бар үүр болтол тасралтгүй 100-аас дээш удаа бөмбөг шидэд тэгээ ордог. Тэр их хичээл зүтгэлээс шалтгаалаад Kobe сүүлд нь ингээд яг тэтгэврт гараад бүр ингээд одоо золог тайлсны дараа минутын өмнө цаг дуусахын өмнө 100 удаа оруулсан 100-аас дээш удаа оруулсан тийм тамирчин нар шалгарсан. Дээрэс нь хамгийн одоо юу гэдэг цаг дуусах мөчөд хамгийн их найдаж болох нэг тамирчныг нэрлэлтэй гэхэд Kobe-г баг хүн болгон нэрлэлт юм байлээ. Тэр ч удаа багийнханд итгэж найд тим амар гайхалтай итгэж найддаг. Статус өмнө оруулах боломжтой хамгийн гайхалтай тоглогч нь Kobe. Тэр ч удаа цуг тоглолдог Шакил онол хүртэл Kobe-г нэг удаа хэлжсэн байлээ. Яг цаг дуусах мөчөд яг гол найдвар буюу гол оруулах бөмбөгийг хэн оруулах вэ гэдэг бүгдээрээ одоо шийдэх баг тамирчтаас нь тасгалжуулагч нь асууж хахад хэн ч одоо айгаад урагшаа гарч чадахгүйсэн чи Kobe ганцаархан урагшаа гараад би гол бөмбөгийг авъя би оруулъя гэж шийдвэр гаргасан. Тэгээ тэр жоо 20 эдхэн насндаа Kobe багийнхан хамгийн гол тоглогч болж чадсан. Хамгийн амжилттай, хамгийн супер од тоглогч болж чадсан байгаа. За гэвч Kobe үнэхээр амжилттай явж исэн тэр үед Kobe нэг хэрэг тохиолдсон. Энэ болохоор Kobe 16 настай Vanessa гэдэг нэртэй охинтой үерхээр болсон. Тэгээ Kobe тэр үед 20 эдэн настай байсан. Тэгээ мэдээж хүн болгон 16 настай юу 18 сүрэг насан туршиг охинтой Kobe үерхэд байгаа юм уу гэсэн байдлаар хүмүүс нэлээд дургуутсан. Тэгээ тэр ч бодгоо Kobe тэр үед тэр охинтой үерхтгээ аав ээжтэй хэлсэн чи аав ээж нэлээд уурлаа дургуутсан. Яагаад дургуутсан бэхээр дөнгөж 16 настай мөртлөө хумсаа амар одоо тод өнгөөр улаан өнгөөр буудцсан. Дээрээс нь нүр амар будмал буудцсан. Тийм охинтой. Дээрээс нь тэр охин нь хар ажтай биш. Үерхийг нь бүр дургуутсан. Чи наад охинтой үерхээ бойл гэд аав ээжийнхаа нэлээд одоо шөмжлөлийг хүлээн авсан. Тэгсэн ч бүр зөөсөр байгаад Kobe үерхсэн. Тэгэд мэдээж аав ээж за яг нэг тухайн үеийн нэг залуу хүмүүсийн гинэн дурлал байгаа. Тэгээ удахгүй салчих واخа гэж бодож исэн чинь тийм зүйл болоогүй. 2 жилийн дараа Vanessa-г яг 18 хүрэх жил нь Kobe гэрэлтэй батлуулъя гэдэг шийдвэрийг гаргасан. За тэгээ гэрэлтэй батлуулсан бас нэг олон зүйл болсон байгаа. Энэ яасан бэхээр Kobe 16 настай байх үед нь яг нэг ах сургуулийн хөргөж өгж авдаг байсан байгаа. Бензэр хөргөж өгж авдаг. Тэгээ бензэр хөргөж өгж авдаг багт нь нэг насан турш хүүхдийг Kobe урууд тачин матчин тэр шууд одоо нисдэг онгоцоор нислэг тэр мэргээр хүрэх хүмүүс ингээд бүр телевизийн одоо мэдээлэл хүртэл хийсэн байгаа. Телевизийн ингээд сурлага хийгээд тэг Kobe тэрийг нэг хүртэл тоохгүй. Тэгтэл Kobe-г нэг ах сургуулийн буруу үйлчлэл төрөл хүүхдүүд үзүүлж гин гэж үзэнгүүтээ Kobe-г бүр одоо ах сургуулийн хаалгаар оруулахыг хориглосон байгаа.
Тэгээ тэрнээс үүдээд Коби яасан бэхээр шууд найз охиноо Ванисагаа шууд сургуулаас нь гарангуудаа гэрээр хичээл заах мөнгийн төлөөд тэгээ ахт сургуулийн төгсгсөн. Тэгин барин байж 18 нас хүрэх үед нь гэрлэхээр болдог байгаа. Тэгээ гэрлэхээр болсон чинь хүмүүс амар дургуутсан. Чи одоохондоо дөнгөж 20 эдтэй гэрлэх насанд биш байна. Чи одоо арай юм үзээгүй байна. Мойл гэд. Тэр үед дасгалжуулагч нь дургуутсаад багийнхан гишүүд нь бүгд дургуутсаа. Мэдээж аав ээж нь бол бүр эсрэг байр суурьтай байсан. Одоо чаав ингээ гэрлэхээр болох бид нар баг чиний аав ээж байхаа болно шүү. Ингээ харилцаагаа хоёулаа таслан шүү малсан шүү. Тэрний бүртэл үл тооцоод шууд гэрлэхээр болсон. Тэгээ тэр үед бас өөрийнх нь маш их бүр ингээд үдж өссөн өөрийнх нь баатар байсан тоглогч Майкл Жордан хүртэл чи одоо арай гэрлэхэд чиний хувьд л арай эрт байна. Наадхаа захиа бодоод үзэж хэлсэн. Тоолгүйгээр Коби гэрлэхээр болоод тухайн үед тэр суперстарын гэрлэлт үнэхээр жоохон хамсалтай гэхээр тийм одоо багийнхан тоглогчд нэгч ирээгүй. Дээрээс нь одоо дэмждэг байсан тоглогч моголч хүмүүс ирээгүй, найзууд нь хүртэл ирээгүй. Тэрнээс тогтохгүй хамгийн гол одоо хүмүүс аав ээж нь хүртэл ирээгүй. Жоохон ийм одоо өрөвдөлтөй байдлаар жижигхэн тийм одоо хорин болоод өнгөрсөн байгаа. Гэвч Коби тэрэн дээр нэг одоо сэтгэл санаагаар унаагүй. Тэгэл тэр гэрэлтээ үргэлжлүүлээл гэрэлтээ дуусгасны дараа өөрийнхөө төр нутагт ирж тоглолтод All Star-ын тоглолтод оролцохоор болдог. Тэгээ тэр тоглолтод Коби ялалт байгуулаад цом хүртэл аваад. Тэгээ тэр үед Коби юу гэж бодсон бэ гэхээр өөрийнх нь төрөлх нутагт ирсэн байхад аав ээж нь ядч өөрийнх нь тоглолтыг үзээсэй гэж бодсон. MVP болцсон байсан учраас тэр 2002 онд тэгтэл аав ээж нь огт ирээгүй. Тийм хүүтэн одоо хүүхдтэй хандсан байгаа. За тэгээд тэрний дараа Кобиг Black Mamba гэж нэрлэх болсон байгаа. Black Mamba гэдэг нь өөрөөр хэлбэл хорт могоо. Бас нэлээд хамгийн хортой гэж нэрлэгддэг могоо. Коби огт ялагдахгүй байсан. Дээрэс нь Mamba ментализм гэж нэрлэгддэг болсон. Mamba тийм одоо тийм хорт могоо шиг тийм сэтгэл зүйтэй тоглогч. Сэтгэл зүйн хувьд бус тамирчдаас бүр амар эрс ялгарч эхэлсэн. Тэгээ Кобигийн бас нэг гайхалтай зүйл гэх юм бол ихэвчлэн тоглогчид нэг тоглолтын дээр нэг 30-аас дээш онол авдимээ л та. Тэгсэн чи Коби нэг тоглолтын дээр 62 он авсан байгаа. За тэр нь болохоор эсрэг өрсөлдөгч баг нь 61 оноотой. Коби ганцаархнаа 62 он авсан. Тэр ч байтугай нэг тоглолтод ганцаархнаа 81 он авсан. Тим гайхалтай тоглогч. Тэгээ Кобигийн хувьд гэх юм бол хөлөө гимтээгээд таягтай байхдаа хүртэл бэлтгэлээ хийгээд шидчихэл байдаг. Дээрээс нь тэрэгцэртэй байхдаа хүртэл бэлтгэлээ хийгээд шидчихэл байдаг. Тэгээ баруун гараа гимтэхээр юу гэж боддог гэхээр за минийх одоо яг зүүн гараараа шидээ зүүн гараараа гол оруулж чадах хэмжээний болох энэ бол боломж юм байна. Гэ зүүн гараараа шиддэг. Тэр ч бодохоо одоо юу гэдэг нэг өдөр ингээд нэг Кобиг ингээд бүр ингээд зургийг нэвтрхийг аваад гэрэлтүүлээд тэрнээсээ болоод нэг яг шийдэ харахгүй гол алдчихсан байна л та. Тэгээ тэрнээсээ болоод Коби яасан бэхээр тэрний маргааш өдрөөс нь ахуулаад нартаа өдөр ингээд бүр ингээд нартаа ингээд хурц гэрэлтээ өдөр гадаа ингээд битүүч ингээд бэлтгэл хийгээд тэр нь ямар учраас вэхээр тэгэж одоо тэгэж их зураг аваад гэлбсэн байсан ч гэсэндээ гол алдахгүй тулд тэгж бэлтгэл хийдэг байсан. Тэгээ нэг өдөр Кобиг бас сэтгүүлч ирээд ингэж асуусан юм байна. Яагаад ингэж хатуу бэлтгэлийг хийж ингэж хичээд юм бэ гэд. Тэгсэн чинь Коби юу гэж хэлсэн бэхээр энэ бол хүн болгон хийж чаддаг зүйл. Би зүгээр л өдөр болгон өмнөх өдрөө өөрөөсөө илүү байхыг хичээдэг. Яагаад тэгж сэтгүүлч асуусан бэхээр Коби өглөө болгон 4 цагаас 10 цаг хүртэл 6 цаг хүртэл бэлтгэл хийдэг. 10 цагаас бэлтгэл эхэлдэг заяа. Тэгсэн чинь 4-6 хүртэл нөгөө өөрийнхөө цуг тоглодог байсан. Багийнхан гişүүдийг ирэхээс өмнө 6 цаг бэлтгэл хийчихэд ахаа бэлтгэл рүү орд. 7 хоногийн 6 өдөр тэгж бэлтгэл хийдэг байсан гэвэл юунаас илүү ялагч байхыг, супер од байхыг, өөрөөс нь илүү тамирчин байхгүй байхыг хүсдэг байсан. Тийм гайхалтай тоглогч. Тийм их бэлтгэлийн үүднээс хэн болгон ийм бэлтгэл бол хийж чадахгүй тийм үстэй. За тэгээд Кобигийн амжилтыг эвдсэн гэж юм уу жоохон Кобигийн карьерийг унагсан нэг л зүйл байгаа. Тэр нь болохоор хичнээн амжилттай, хичнээн супер тоглогч, хичнээн авьяастай, хичнээн гайхалтай тоглогч байсан ч гэсэндээ хөгшрөлтийг бол гүйдэж чадаагүй. Коби 40 нас руу дөхөж эхэлсэн. За тэрнээс болоод Коби маш их бэртэж эхэлсэн. Тэр ч удаа нэг өдөр одоо юу гэдэг өвдгөөг бэртээгээд инлэгчтэй, тэр ч удаа шөрмөсөө хүртэл тастаад инлэгчтэй. Тэрний дараа бүр дөнгөж одоо эдгээд эргэж ирээд буцаад одоо тоглолтондоо орсон чинь бас ахаад мөрөө гэмтэйгээд тэрнээс бол бас эмнэлэгчтэй. Тэр насыг бол Коби яаж ч басан дийлж чадаагүй. Тэгээ 38 наснда яг албан ёсоор зодог тайлахаар болоод зодог тайлах тэр тоглолт нь үнэхээр гайхалтай болсон байгаа байхгүй юу. Тэр нь болохоор Lakers-ийн одоо Los Angeles Lakers эсрэг Jazz-тай тоглосон байгаа. За энэ тоглолт болохоор
Яг цаг дуусахын өмнө 3 минутын өмнө 94-84 харьцаатай ерөнхийдөө 10 онооны зөрүүтэй явж байсан. Тэгтэл яг цаг дуусахаас 2 минутын өмнө Kobe яг л кинон дэр гардаг шиг гайхалтай тийм зүйлийг хийж чадсан. Бүр тийм одоо гайхалтай зүйлийг хийсэн. Кинон дэр л яг тийм зүйл болдог баг. 10 онооны зөрүүтэй. Бүгд одоо 2 минут л үлдсэн байна. Угаасаа Lakers хожигдсон тодорхой байна гэсэн чинь Kobe ганцаарх нь 15 оноо авсан. Тэгээ тэр тоглолтод Kobe нийт 60 оноо авсан байхгүй. 38 настай штэ. Тэгээ хамгийн гайхалтай нь тэр одоо яг өөрийнхөө зодог тайлах тоглолтыг болохоор тоглолтыг бүр Instagram, Facebook олон нийтийн одоо сошиал хэрэглэлээр бүр битүү гаргасан байгаа. Бүр тийм гацах хэмжээний болох сошиал ертөнц гацах хэмжээний тийм амар хүмүүс тэр тоглолтыг үзсэн гэж хэлж болно. 2016 онд. Тэгээд тэр тоглолтын нэг билет нь л гэхэд энгийн билет нь заяа. Сая 600 мянгаар. Тэгээд тэр ч бодоход одоо яг VIP ч юм уу те жоо наатлаас үзэх боломжтой билет нь 70 эдэн сая төгрөгөөр Монгол мөнгөөр зарагдчихсэн байгаа. За тэгээд Kobe 38 он наснда тэтгэвртэй гарсны дараа за би энэ хүүхдүүдийн төлөө үүд ажиллагаа явуулъя гэд анимашн хийх ч байт юм уу те. Дээрээс нь team зүйл хийсэн. Тэгээд нэг анимашн хийсэн болохоор тэр анимашн болохоор ямар нэртэй анимашн гэхээр Dear Basketball гэдэг анимашнаар Оскарын хүртэл шагнал авсан байгаа Kobe. Гайхамшигтай. Тэгээд ерөнхийдөө яг Kobe зодог тайлаад 4 жил яг өнгөрч гүйцээгүй байх 2020 оны 1-р сард харамсалтай үйл явдал болсон. Энэ яасан бэхээр охинтойгоо хамт Kobe цагсан бүгийн тоглолт үзэх гээд хеликоптер буюу нисдэг тэрэгт суугаад явж исэн. Гэвч тэр нисдэг тэрэг нь осолдоод охинтойгоо хамт өөд болсон байгаа. Тэрний дараа мэдээж зэрэг Kobe-г өнгөрсний дараа 2020 онд яг тэр коронавигийн нөхцөл байдалтай үе байсан. Гэсэн ч олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Kobe-гийн талаар битүү сошиал Facebook-ээр, Instagram-аар, Twitter-ээр ч гэдэг юм уу те. Kobe-гийн одоо нэг RIP Kobe гэсэн те. Kobe-д одоо эмгэнэл илэрхийлсэн битүү постууд явсан. Дээрээс нь Kobe-гийн бүр бүхэл бүтэн зураг мураг хөрөг мөргийг бүх хүмүүс маш олон одоо эмгэнэл илэрхийлсэн цэцэг мэцэг авчиж Kobe-гийн яг юун дээр өргөсөн байгаа. Тэг үнэхээр харамсалтай үйл явдал болж Kobe өнгөрсөн. Тэгээд яг тэр өнгөрснийхэн дараа яг цагс тоглож байсан хүмүүс хэсэг хугацаанд цагс тоглохоо шууд болоо зогсон гутаа Kobe-г эмгэнэл илэрхийлсэн. Маш олон яг өөрийнх нь өөртөө дуртай байсан тамирчид цагсан мэржлийн тамирчид бүр уйлсан. Дээрээс нь сүүлийн яг замд үдэхэд алдарт өөрийнх нь хамгийн их шүтдэг байсан тоглогч Майкл Жордан хүртэл үг хэлээд юу гэж үгүүлсэн бэ гэхээр Kobe-г өнгөрсний дараа яг л миний нэг бүхэл биеийн эдс байхгүй болсон юм шиг мэдэрсэн гэд өөлаад бүр өгүүлсэн. Тэгээ Shaquille O'Neal бас үг хэлсэн. Тэгээ тэрний хамгийн сүүлд нь эхнэр нь гарч ирж үг хэлээд юу гэж Vanessa эхнэр нь гарч ирж юу гэж хэлсэн бэ гэхээр би өөрийнхөө хайртай нь бас өөрийнхөө хамгийн хайртай байсан охиноо алдлаа гэд охиныхоо талаар ярьсан байгаа. Тэгээ энэ гайхалтай тоглогч, энэ гайхалтай аав тэ сагсан бөмбөгийн түүхэнд Kobe-г мэдхгүй өнгөж байгаагүй. Сагсан бөмбөгийн бараг л хамгийн гол тэгээ сагсан бөмбөгийн бар эмблем болохоор ийм тоглогч маань ингээ буцаад мөнх ус амьдралыг мөнх усыг үзүүлсэн. Тэгээ өнөөдрийн бас бичлэг Kobe-гийн одоо өнгөрсөнд бас зориулж хийж байна. Та бүхэн бас миний бичлэг таалагдсан бол лайк дараарай, бас subscribe хийгээрэй. Дараагийн бичлэгээр ямар бичлэг хийлгэмээр байна та бүхэн шууд коммент бичиж болно. Гэхдээ би өөрөө бодоод бас өөр бичлэг хийж магадгүй. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баярлалаа.